Сайн байцгаана уу их үзэгчтэй. Соён гэгэр телевизээс та бүхэнд хүргэдэг цуглуулагч нэвтрүүлгийн ээж дугаар эхэлж байна. Манай төрүүчийн нэвтрүүлгээр Монголын зоос судлалын нийгэмлэгийн 25 жилийн ой зориулсан нэвтрүүлгийг та бүхэндээ хүртэл болгосон билээ. Өнөөдрийн нэвтрүүлэг та бүхэнд бас тодорхой хэмжээний сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Миний ард хүүхдийн урлан бүтээгдэхүүний урд байрлах Володя Ульяновын хөшөөс өндөрлөө харагдаж байна. Өнөөдрийн та бүхэнд хүрэх нэвтрүүлэг маань энэ түүхэн хүний тухай цуглуулгатай нэгэн эрхмийг та бүхэнтэй уулзуулах гэж байгаамаа. За днём идут года, зори новых поколений, но никто и никогда не забудет имя Ленин. Ленин всегда живой, всегда с тобой, в горе, в надежде и радости. Час в суровой мгле, на заре советской власти, он сказал, что на земле мы построим людям счастье. Ленин всегда живой, Ленин всегда с тобой, в горе, в надежде и радости. Сэлэнг аймгийн Мандал сумын Харьяат Түнхэл овогт Иргэжий буугийн Нямсран гэдэг эрхэм хүн байгаамаа. За Нямсрангаа маань бол Сэлэнг аймгийн засаг дарга улсын их хурлын гишүүн асан ийм төрийн түвшээ хүн байгаамаа. Та бүхэн өнөөдөр танаа гэрийг би зорин ирсэн явдал бол та бас маш олон жил за Владимир Ильич Ленин гэдэг хүний сонирхолтой ийм баримл ийм цуглуулгыг хийсэн юм байна. За энийг би бас сурвалжилж олж хүнээс мэдээд танаа гэрт одоо зачлан ирж таныг бас зөвшөөрсөн явдлыг талархлаа илэрхийлье. За ингээд хоёулаа энэ нэвтрүүлгээ пролетарын хувьсгалын их удирдагч агуу их Ленин за жинхэнэ нэр нь Ульянов тийм ээ. Владимир Ильич Ульянов. За энэ хүний сонирхолтой түүхэн баримлын цуглуулгаас хараалаа гэж. Тэгээд эрхэм үзэгчтэй та бүхэн манай нэвтрүүлгийг таалан сархина уу. өнгөрсөн 46 жил өнгөрчөө энэ хүн
мэдлээд. Тэгэхээр нэвтрүүлэг эхлэхийн өмнө одоо бас энэ түүхэн хүний бас товч намтрыг үзэгчтэй сонирхуулах нь бас хэрэгтэй болов уу гэж бодсон. Та тэгээ энэ тухаас мэдээлэх хөө манай үзэгчдэд. Владимир Ильич Ленины тухай ялангуяа бидний үеийнхэн за ер нь 50-аас дээш насныхан нэлээд сайн мэднэ. Тэр дотроос бидний үеийнхэн бол шашингийн үзлийн оргил үе буюу марксизм ленинизмын их сурталчилгааны үед ажиллаж амьдарч сурч хүмүүжсэн ийм хүмүүсүүд байгаа. За Владимир Ильич Ленин жинхэнэ овг нь бол Владимир Ильич Ульянов. Энэ хүн ижил мөрний Симбирск хот буюу тэр үеийн одоогийн Ульяновск хотод 1890 оны 4 сарын 22-нд төрсөн гэж ингэж яригддаг. Түүхэнд бичигддэг. Энэ хүний өвөг эцэг нь бол зүгээр хамжилгын тариачин хүн байсан байна лээ. Эх нь бол харин одоо манай судлаачдын Оросын судлаачдын нотолсноор бол тийм халин гаралтай хүн байсан юм байна. Эмэгх нь аавын аавын талын эмэгх гэсэн үг. Ингээд Ленины эцэг Илья Владимирович гэдэг хүн бол сэхэтэн багш боловсралтай мэргэжилтэй. Ер нь одоо тэр ижил мөрний сав дагуух ялангуяа тэр Симбирск мужи орчмын хөдөө тосгонд сургуулиудыг байгуулах, тариачдын ард иргэдийн хүүхдийг сургууль соёлд хамруулах чиглэлээр ихээхэн хэмжээний ажил зохион байгуулсан ийм хүн байгаа. За эхэн Мария гэдэг хүн бол Европ зүгийн гаралтай хүн болтой юм шиг байгаа. Өөрөө гэрийн өндөр боловсралтай. Эцэг нь бол эмч хүн байсан юм байна лээ. Орос, Герман, Швед хэлтэй. Утга зохиол, урлаг ихээхэн хэмжээгээр сонирхдаг. Тэр утгаараа хүүхдүүдтэй бол энэ чиглэлийн их өндөр боловсрал хүмүүжлийг гэрийнхээ нөхцөлд олгосон ийм юм байна. Эднийх 6 хүүхэдтэй, 3 охинтой, 3 хүүтэй ийм айл байсан. Энэний одоо отхон хүн хүүхдийн отхон дороо охин дүүтэлтэй л юм. Энэ хүн сургууль соёлд орсон цагаас эхлээд энэ эрдэм ном гэдэг юмд шимдан суралцаж оюуны нөр их хөдөлмөрийн амт шимтгийг амталсан ийм юм байна. Тэгээд энэтэйгээ холбоотойгоор ер нь 16 нас хүрэхтэй бол Ленин тэр нөө шашин шүтлэг гэдэг юмас ихээхэн хэмжээгээр хөнд ирсэн байдаг юм байна л. Тэрнийг эцэг нь бол манай энэ Улааж одоо ерөөсөө сүмд очихаа болчлаа гэж нөхөдөө ярьсан. Наатаа сайн ташуурдадаг. Сүмд заавал очивол гэж ингэж байсан. Тэгээд ер нь бол сүмээс ирээд тэгээд 17 нас орчмоос бол нөхөр ерөөсөө одоо тэр үед Орост ид хүч явж байсан бас нэг тийм хойсголт тэмцлийн нэг хэлбэр болж байсан. Тэр Народник хөдөлгөөн гэдгийг их шимтэн сонирхсан. Нэг ах нь нэг ах нь тэр Александр гэдэг ах нь Народник хөдөлгөөний идэвхтэй оролцож байж хаад цаа зарах болсон байт юм л. Тийм 1887 онд 17 таа багт гэсэн мэт юм билээ тий. Тэгээд тэргээрээ дамжаад энэ одоо марксизм гэдэг юм руу орж энэ үзэлснаа руу тууштай оролцсон юм. За ингээд тэр Мужихатов Казан анд оюунт болсон боловч тэр оюунтнуудын хөдөлгөөн оюунтнуудын дунд марксизм дугуйлан гих идэвхтэй зохион байгуулж оролцсны учир нөхөр үндсэндээ сургуулиусаа хасагдаж хөөгдсөн. Тэгээд бид сургуулаа төгсөж чадаагүй. Төгсөв. Ерөөсөө 1-2 курсээс л гарсан шиг байна. Тэгээд Петрүүрэгт ирсэн. Петрүүрэгт ирээд энэ хөдөлгөөнд маш идэвхтэй оролцсны учир баримтлагдаж 14 сар шоронд суусан байдаг. Тэгээд шоронгоос гарангуут нь тэр үеийн хаан цэцгээс
хатуу арга хэмжээг нөхрийг 3 жилийн хугацаатаагаар цөлөлгөн явуулсан. Одоогийн энэ Красноярск, Хязгарын Шүшинск суурь ингээд ерөөсөө эрхүүгийн цаатал байдсан шүү дээ Шүшинск гэдэг. Тийм би Шүшинскийг явдал ташрамд бас орж үзэж байсан. Ленний тэр байсан музей одоо их сайхан дүнсэн модон байшин, жижигхэн байшин музей болгоцсон. Бас л аян жуулчлал гадна дотны хүний ордог очдог үздэг тийм сайхан өөрхөн үзмэрийн газар болцсон байдаг. Ингээд нэг 3 жил юунд суугаад цөллөгөнд суугаад тэгээд нөхөр бидний үргэлөө дохиж очиж бас яг бидний үргэлт очихоор бол 20 цаастай байсан. Тэгээд бидний үргэлт дохиж Песков гэдэг жижигхэн хотод очиж суурьшиж баад тэгэл тэндээсээ гадаад бараа гэсэн. Гадаад их олон жил болсон. 1905 оны Оросын хавьсгалын үеэр нэг орж ирээд эргээд одоо тэр хавьсгалд орсны дараагаар бас л баримтчилгааны ажиллагаанаас зугтаагаад ахаад гадаад гарсан Лондон, Стокгольм, Женев, Берлин их олон хотуудаар дамжиж энэ хавьсгалт үйл ажиллагааны ажлуудыг хийж мэдлэг мэргэжил гэдэг юм уу да улс төрийн боловсролч гэдэг юм уу дээшлүүлж ингэж байгаад тэнд одоо Оросын социал-демократ нар гэдгийг Женевт байгуулсан байдаг. Анхных нь одоо зургийн том зэсэг Искрасан тэнд гаргаж Искраг тэнд хэвлээд орос хэл дээр тэгээ одоо орос руу дамжуулж Оросын Москва, Петербург бус хотуудад түгээж өнөө Орос нутагт байгаа хөвсөлчтэй тэр мэдээллийг амлын мэдлэгийн дэвшлүүлэх тийм юмнуудыг хөрвүүлж тэднээс хариу мэдээлэл цуглуулж тэр сонд дахин нийтлж Орос орон даяар болж байгаа ажилтны трэшний ухамсар сэтгэлгээний өөрчлөлтийг одоо сурчилж байсан юм. Тэгээд 1917 онд Октябрийн хавьсгалын их өрнөлтийн үеэр Финляндаар дамжиж одоо Орос оронд ирж ингээ 17 оноос 24 оны хүртэл Орос орондоо ажиллаж амьдарч байсан энэ түүхтэй энэ үедээ одоо бидний үеийн хүмүүс таамаглаж мэдэх байх одоо Ленни 32 бот гэдэг бүрэн хатстай том. За тийм 66 онд юм уу та манад орчуулсан байт юм лээ тийм ээ. Тийм бот нь байдаг. Сүүлд нь тэрний жоохон цонтоход 16 ботоор нэг цагаан хавцастай гаргасан байгаа. Чи 12 үлээ. 12 ч үлээтэй. Тийм ботууд. Тэр их бүтээлүүдийг л одоо хийж тойрож ер нь одоо хавьсгалт үзүүлсэн нааны ийг түгэнд дэлгэрүүлэх ажлыг хийсэн ийм түүхэн гавьяатай зүгээр хамгийн томоохон бүтээл нь бол Ленни юу хийх вэ? Тэрвээ хавьсгал гэсэн юу хийх вэ гэж одоо 1902 он билүү нэг он бичсэн байдаг шүү дээ тийм ээ 1902 онд бичсэн. 2 онд л дээ. Тэр одоо тэр социал-демократ үзүүлсэн тэр үеч нь одоо большевизм, швизм энэ гэдэг юм араа эхлээгүй байсан. Ер нь социал-демократ үзүүлсэн гэдэг юм дээр суурлаад хавьсгалт тэмцэл үүний тулд ямар үе шатаар юу хэрхэн хийх вэ гэдгийг л тэр номд тодорхойлж өгч тэр одоо хавьсгалчдын гараа явуул болсон ном нь бол тэр юм байна. Тэр хавьсгал гэдэг ном нь бол нэлээд хожуухан бичигдсэн зүгээр тэрэн дээр бол одоо энэ пролетарын диктатур гэж яриад байгаа. Энийг тогтоох өөрөөр хэлбэл одоо хаан засгийг зөвлөлт засгаар солих зөвлөлт засгийн удирдлагын менежмент гэдэг юм одоогийн хэлээр арга барил гэдэг юм тэр нь юу байх вэ гэдгийг бол пролетарын диктатур байна гэсэн ийм л санаагаар илэрхийлсэн байдаг юм байна.
var Heilige Dökelen bakşmin Osmiret mi so teknara Хөрхий тэгээд 24 онд хүнд өвчтний учир насварсан нэг сарын 27 байна уу Ленийг оршуулах ёслол Москвад 40-50 мянган хүн оролцсон тийм их төлөлийн оршуулга болж исэн. Тэгээд дараа нь одоо тэр Маусле гэдэг юм дэлхийд анх удаа энэ ширгийг одоо тэр хэвээр нь хадгалах орч үеэрээр. За тэрнээс дээр үед бол манай ламнар одоо их хам бонтергээд байж шүү дээ. Одоо архангайч одоо нэг хоёр хүний замдшуулсан шалтгаан тэгэл байж байгаа. Тэр бол замдшуулсан биш л энэ тэр бол яг одоо амьд байгаа арьс хөрсөн зөөлөн өнгөлөг тийм шигээр нь татгалсан. Тэр баг бүхлүүдэн эмнэлгийн тийм бүхлүүдэн шинжилгээ ухааны институт ажиллаж байж тэгж татгалсан. Одоо харагч дэлхийн одоо бүхний тэгэл одоо улаан талбайгаар зорчиж аялсан улсууд бүгд л үздэг байсан тийм түүхтэй юм байна тийм ээ. Одоо их том хүндэтгэл, том дурсгал, том үзмөр, том зүйлэн байсан байна. Тэгээ энэ агуу хүн чинь бол одоо үндсэндээ 54 хүн нассан байна шүү дээ. Өнөөдрийн одоо өндөрлөгөөс харахад бол 54 нас гэл хайцсангүй залуу болчлаа шүү дээ. Тэгээ 19 онд илүү бас тэр нас болсон шалтгаан нь тэр Фени Кафлан гэдэг нэг эмэгтэй ботсон. Тэрний шархал нэлээд сэтэрч нөлөөсөн. Ер нь тэрнээс вин модал тэгэл одоо тэр Итали металлаар соёл мөвлд яваал ер нь одоо улс төрийн үйл ажиллагаанд оролцох нь багасаар гал тэгээ сүлдээ энэ модал тэгэл болсон. Бараг сүүлийн нэг жил гарсан тэр Горкид тусланд байсан юм тийм ээ. Лен 24 онд нас орчлаа. Тэгээ одоо яг ингээд оршуулад мавзолоод байж идэг. Тэгээ тэр дүр төрхийг хараад ямар гаргаад нүүрний одоо яадгийн одоо багмаг тавьж ягаад ягаагүй юм байна л да. Тэгээд маск гэж аваагаа. Тий. Тэгээ яг хуу ерөөсөө маш их төстэй хүн нэг байсан юм байна. Тэр 30 онд Славкин гэж. За. Тэрээс нэг юм байна. Тий. Славкин тэр миний мэдснээр Илья Славкин гэнэ. Тийм нөхөр байсан юм байна. Тэр өндөр наамд одоо царай зүс нөгөө одоо ч гэсэн байдаг шүү дээ. Нөгөө тусгай ажиллагаанд бол барууны канон төр байдаг шүү дээ. Адилхан төстэй хүмүүс. Тэр хүн бол шалгарсан гэдэг. Тэгээ тэр хүний одоо адилхан гэж үзнэс яг байдаг шээ. Баримлууд шүү дээ 30 оноос баг эхлээд ингэсэн тийм сонирхолтой баримт байд юм байл. Тэр 30-аад оноос л маш их надад ч үгүйс харахгүй. Үгүйс харахгүй тийм. Одоо саяхан би 2002 онд байна Москвад 45 онд нэг сургалтанд суусан. Арбатын талбай дээр одоо нэг мөнхийн явж байна. Зүгээр одоо тий зураг авахлаа. Зураг авахлаа нөгөө сарвчтай малгай хар болтойг нь өмсчихсэн тийм ээ. Гарч идэг шүү дээ. Тэгээ улаан тоосмууд зүтсэн тэгээд тэр арбатын талбайгаар даалгах явдаг. Тэр одоо өнөөдөр бас тэр жуулч сонирхолтой өөрөө ч бас мөнгө олох их үсгээ хийж гисэн тийм ээ. Нэвтрүүлэг маань нэр цуглуулагч шүү дээ. Тэгээ би юундээ түшгэлж тантай уулзж байгаа гэдэг түрүү хэлсэн. Тэгээ энэ таны энэ одоо хоёлаа цуглуулгынхаа сонирхолтой яриаг хэлчихье. Та хэдэн онд одоо энэ бол эндээ хэдэн наснаас эхэлж цуглуулсан ямар нэг түүх дурсамж яриад ихэхээр тэндээс хэлсэн гэдэг нэг ихтэй байгаа шүү дээ. Тэгээ хоёлаа яг энэ сонирхолтой баримлуудыг цуглуулах санаа хизээгээс төрсөн юм бэ гэдгээр яриагаар нүүлээ. Гэхдээ яг
Энэ цуглуулга ч одоо олон янзаар бүрдсэн. Нэгдүгээрт бол одоо бэлэг дурсгалын замаар. Хоёрдугаарт ерөөсөө одоо цуглуулга гэдэг нэртэйчэнд үүсгэс энэ тэнд байгаа юмнуудыг хэмхэрсэн, ууширсан, хаягдсан, айлд хэрэггүй болцсон хэвтэж байгаа ийм юмнуудыг гуйх түүх замаар. Гурав дахь нь бол одоо худалдаж авах. Ийм одоо замуудаар энэ цуглуулга над хөдөө гэрт бас нэг хэд байгаа л да. Ижил үүдийн хөдөө зэрэг нь ажиллаж байсан. Зүгээр анхны миний над ирслэн бол энэ. Би 79-с 83 онд би Сэлэнг аймгийн Хувьсгалчдын Эвлийн хорооны 1-р нарийн бичгийн дарга гэдэг алба хашиж байна. 79-с 83 он. За. Тэр үед одоо Бурятын консумолын хорооны та одоо Сэлэнг аймгийн жигтэйхэн шив хамтын ажиллагаатай харилцсан үеиндээ айлчилдаг. Тэр үед Бурятын консумолын хорооноос над энэ Улаанугийн жижиг юг бурсгал болгож өгсөн. За, эвлийн байгууллагад ажиллаж байгаа чинь. Эвлийн байгууллага. Тэгээ энэ бол одоо энэ залуугийн баримл. Одоо нөгөө 1880-аад оны яг энэ баримл бол одоо Ленний төрсөн хот Симбирс буюу одоогийн Ульяновскотын УАЗ машин, УАЗ 469 машины үйлдвэрийн үүдэн дээр байж идэх хөшөө юм. Оо, за. Тэрний одоо миний загвар. Тэгээ одоо тэр залуучдын байгууллага Ленний залуу үеийн юу над анх дурсгасан. За тэр үедээ бол би одоо асар их хүнтэй бэлэг авлаа л гэж одоо баярлж байсан. Тэр өгсөн улсууч над их хүнтэй бэлгээ өгсөн болж таарч байна. Тий. Энэ бас ер нь цэвэр хүрэл баримл байна шүү. Маш хүнд тийм ээ. Энэ бас хийц нарийн донжин залуу тийм байна. Энэ бол бас нэлээд ховорд орно. Надаас өөр улсууд бол харагдахгүй байна. За энэ дээр би бас нэг сонирхолтой энэ Ленний баримлыг мэдээж тухайн үед тэр хийж бүтээн гэдэг үл асар нарийн одоо шүлтүүртэй мундаг баримлчтай бариулдаг. Тэр одоо цензур гэдэг юм уу одоо тэр галевлит тэр бол маш өндөр үзэл судлалын шаардлага тавигдж хэд дахин тэр энэний нүүр царай зүс одоо өнөөдөр бид тэр баримл ярьж байгаа ч гэсэн энэний цаана бол маш үзлэг тийм ээ энэ явагдаж исэн нэг одоо буруу нүүр ам хамар зүсийн буруу хийвэл одоо гарахгүй шүү дээ олон. Тэгээ энэ дээр би бас зарим нэгнүүдийг судлаад үзчихсэн. Тэгээ энэний артайтад нь ска цигал гэж бичсэн байна тийм ээ. Тэгээ энэ бол цигал гэдэг баримлын хийсэн гэдэг одоо баримлаа гэдэг одоо бичдэг ийм байсан юм байна тийм үү. За энэ их сайхан Ульяновскотын УАЗ-ын үйлдвэрийн одоо байдаг энэ баримл бол Нямсрах юм аа хамгийн анхны энэ цуглуулгын эхлэл болсон түүхтэй юм байна. День за днем идут года, зори новых поколений, но никто и никогда. Тэрний дараа Улаануудын байдаг Ленний толгойг тэр үеийн Улаануудын боловсролын сайд Сэргэ Намсраа юу гэдэг хүн надад тэр нэг хардлага өгсөн. Тэр хардлага юу тийм ээ? 89 онд. 89 онд тийм. 89 онд. Энэ тэр үед би бас аймгийн боловсролын хэлтсийн дарга ухаантай юм байлаа. Тэгэл одоо бас ажлын шугамар л одоо Бурятын боловсролын нөхдүүдтэй найзлан түншлэн айлчлан орчин ирнэ. Тэгээд өгсөн юм. Ийм одоо хоёр дурсгалын зүйл. Чулуун суурьтай тийм ээ. Ийм дурсгалын зүйл байна. Энэ дээр бас одоо нэр нь байна л да. Энэ дээр скульптур Артаманов гэж баримлчин бүтээсэн сайхан бүтээл байгаа юм байна. Ингээд энэ чинь хүн өнийнхөө бүтээсэн баримлчийнхаа нэрийг хүртэл одоо ингээд зайлшгүй тавьдаг юм. Тэгээд бусд нь бол одоо тэгэл янз бүрийн юмнууд цуглуулаад зөвөр энийг их том өндөр юм бол одоо миний цуглуулгын хүнд зүйл
их хүндтэй газар байрлаж байсан энэ зүйл. Энэ Сэлэнг аймгийн Монгол Ордын намын одоо Монгол Ордын хувьсгалт намын хорооны тэргүүлэгчдийн хурлын танхимд их олон жил болсон юм лээ. Бараг яасан 10 жил байх уу да. Яг тэр их удсан бахаа. За. Тэгээд одоо сүүлд нөө олон намын тогтолцоо чарлаа, Ленин багшийг хүндэлдэг хүлээдэг хүн шалгал боллоо. Намын байр гэдэг одоо хоочин жигтэйхэн том байртай байсан. Тэрнийг ч одоо улсад нь өглөө нам өөртөө нэг жижигхэн байртай боллоо, 2 давхар. Тэр үед нь бас аймгийн намын хорооны дарга ухаантай юм болж байлаа. Тэгээ одоо тэр намын архив агуулгын болонд тоосонд болуулсан нэг юм байгаал байдаг. Тэгээ хамгийн сүүлд би 2001 онд 96-аас 2001 он хүртэл аймгийн намын хорооны 1-р дарга хийсэн. Аймгийн намын хорооны дарга. Тэгээ 2001 оноос би нөө аймгийн засагтар болоо явахгүй юу. Тэгтээ намынхаа нөхдүүд тэллээ. За энэ агуулгач нэг Ленин байна. За хан энэ чавья гэсэн. Тэгсэн манай тэр залуучууд ашиг энэ ч одоо хааш нэгдгийг хайж болохгүй. Хадгалаад ойж хэцүү. Шоронд болуулаад ингэж байгаад байдаг. Аваад гэдэг хэвийг тасаад авчих. За саний түүхтэй маш их олон хүн энэ баримлын энэ маш их түүхэлтэй энэ том марксизм ленинизм үйл санааны тэр үед чинь бол одоо Монгол Ордын хувьсгалт намын гишүүн болно гэдэг чинь бол намын анх шатны үүрээрээ дамжаад сумын намын хороогоор дамжаад аймгийн намын хорооны товчооны хурал дээр ирж болдог. Тэнд одоо хөөхөн шалгуулж байж нэлээд шалгуулж энэ хөшөөний өмнө шалгуулж байж тэгээд одоо тэр намын батлахыг чинь одоо авдаг байсан байхгүй. Эцнээ одоо хүнийг намд хэлсүүлсэн байна. Нэлээд одоо хүн намд хэлсүүлсэн. Энэ чи бас их том өндөр лен биш метр бараг метр жоохон гар метр 10 20-той сайхан баримл байна. За тэгээд та ч одоо тэгвэл энэ цуглуулга авижуулах тухай үедээ. За тэгээд бусд нь бол ойлгомжтой доо. Тэр нэг энэ за одоо хоёул бас ойлгомжтой гэж ярихгүй дээ бас нэг үржил манай нэвтрүүлэг үзэж байгаа үзэгчд маань энэ бас их сонирхолтой. Одоо өгдөөрөнгө харах над байгаа Ленины нааш аваад ойлаа. Жигтэй хүнд шүү. Ой ойлоо. Оо энэ чи бараг 5 хил юм биш үү? За чи бүр хүрл Ленин байна. Баримлууд дотор бол хамгийн одоо их орлоготой хамгийн их гоё. За маш нарийн хийсэн. Энэ бол одоо юуны Ленинград хотын энэ дээр Смольны талбай гэдэгт байдгийг нэлээ энэ шүү. Смольны талбай дөө. За энэ ард нь ингэсэн байна. Завод монумент скульптура гэж. Тэгээ Ленинград 1958 он тэгээд Сосчив гэсэн. Сосчив гэдэг хүний чинь ийм юмнууд бол ер нь нэлээ олон. Маш их байдаг баг шүү тийм ээ. Ленингийн энэ бол ер нь мэрэгдсэн хүн бол надад Сосчив тийм үү. Энэ одоо ингээд харж яхад бол нүүрний галбар төрөх одоо фигур гэдэг юм уу тийм ээ. Үндсэн одоо өөрийн бие бүтцийг маш хүмүүсчээс урт сандрыг харуулах гэдэг бол нарийн уран одоо барьсан баримт юм байна. Энэ дээр бас Бурятаас бэлгэнд ирсэн 64 онд бэлгэнд ирсэн. Нэг хүнээр л дамжиж надад ирсэн. Тийм үү. Тэгээд Ленин гэдэг нэрийг чинь миний сонсож байгаа үний юм уу? Би одоо хүнээс сонсч ирсэн. Линейка гэж орсоор шугам гэдэг шүү дээ. Тэг яг хоо энэ линейка гэдгээс ихтэй тэрний одоо чигч шугамч гэдэг юм. Одоо өөрийнхөө одоо үзэл бодолтой шулуун явна гэсэн утгаар өгсөн. Тэр нэг юм хөө энэ байна уу? Анхудаа сонсч зүгээр Ленин мөрөн гэж орсон Яна мөрөн шүү дээ. Тэрнтэй холбогдуулж бас агуу их гол, агуу их урсгал, агуу их хүч өнтер гэсэн тийм санаатай гэсэн тайлбарыг сонсч байсан. 2-3 янзын айлын боловч одоо тэгэл бас нэг
нэрийг л нууцлах шаардлага гарсан юм да тийм ээ. Тийм л учраас энэ Ленин гэдгээр одоо Дэлхийн ард том дэлхийн нийт одоо хүн төрөлхтөнд одоо Ленин гэдгээр яаж дараачих нь тэр дээр байгаа бас юунд Ленинград Петроградын Арслив нуурын хөвөнд байдаг. За ингээд нөгөө юу хийх вэ гэж бодохгүйгээр юу хийх вэ жишээ. Энэ төрөө хувьсгалыг бичсэн юм. Одоо тэр одоо Петроградч нь одоо хувьсгал тэмцлийн хөдөлгөөн өрнөл зөвлөлүүдийн анх тухаар их хурлуурал улах гал. Тэгэл Ленин тэднэрт одоо загтал бичсэн маягийн дэлхийн зургалдаа. За. Бишэлдэ. Бас л их нэг одоо юу гэж нөгөө Энэ бас бодсон үзгээ бариад бичиж байгаа одоо ингээд ноёны асар их ажил хийж исэн одоо тэр хэдэн настайд халтарсан юм дээ. Залуу хасаа нөгөө хатаа хоёр талцдаг гэдэг чинь манайх. Тэгээ одоо 50 дэдгээр одоо бүр цэл алдсан байсан юм шүү дээ тийм. Бараг 30-аад наснаасаа алдсан байсан баха тийм ээ. Тэгээ ер нь бол энэ биест баримл энэ загваруудыг бол нэг талаас Ленинг хүндэгдэг, үдийн зөвшөөрдөг. Нөгөө талаас энэ бол урлагийн бүтээлүүд. Тийм. Ерөөсөө хөшөө дурсгал гэдэг бол ерөөсөө хязгаарч давтагдчихгүй тийм одоо урлагийн бүтээл байдаг байхгүй юу? Тэр утгаараа над бас сонирхолтой санагдаад хадгалаад, цуглуулад ингээд байдаг юм аа. Энэ Ленин чинь бас өнөө битэр одоо Новосибирскт энэ төв тал байдаг шүү дээ. Тийм үү. Энэ одоо бас одоо энэ хотуудын төвх дурсгал болоод байгаа Смольныд байдаг, Улаануудад байдаг, Ульяновск байдаг. Энэ Новосибирскт байдаг шүү юм гэсэн. Осоо шүү тийм ээ. Энэ Монголд их хэлбэг. Их хэлбэг байдаг. Энэ нөгөө л аюул нөгөө нэг захиалгаар ирж ирсэн. Цаанаасаа надад одоо хөдөөгөрт нэг байгаа. Надад л хоёр байдаг. Тийм үү. День за днем идут года, зори новых поколений, но никто никогда не забудет имя Ленин. Ленин всегда живой, Ленин всегда с тобой, в горе, в надежде и радости. Давний час в суровой мгле, на заре советской власти, он сказал, что на земле мы построим людям счастье. Ленин всегда живой, Ленин всегда с тобой, в горе, в надежде и радости. За энд би сайхан алтан шаргал Ленингийн бюст тийм ээ. Одоо чинь явта баримлыг бол Оросоор нөгөө бюст статью гэж нөгөө чээж баримлыг нь бол бюст гэдэг байгаа юм байна тийм ээ. Статью гэдэг чинь бол одоо нөгөө сая битээр үзлээ нөгөө
босоо баримлуудыг хэлж байгаа юм. За энэ алтан шармал Ленин багшийн бюст ч одоо чээж баримл ямар төвхтэй энэ гурван одоо зүгээр энэ таны асуултанд хариулах юм зүгээр жижигхэн тайлбар хэлэхэд юу ер нь бюст баримлын энэ загварууд бол хийц бүтцээрээ бол гипс, хүрэл, хөнгөн цагаан, хэс ийм хаашуудаар хийгдсэн байдаг. Энэ ард талд байгаа энэ дөрвөн баримл бол гипсэн баримлууд. Энэ хэрэг ерөөсөө энэ бол цөмөр одоотын эвдэрсэн хэмхэрсэн юмнууд байсныг би ацарч бас хөлс мөнгөний төлж үнээр одоо засуулж янзлуулж энэ одоо мэдээ сэргэн ресторац тий сэргэн засвар хийсэн нэлээд сайхан. Тэгээ энд тийм байна. Энэ бол мэддэхгүй байна зүгээр энэ бол бас нэг зүйл хэлэхэд бол Монголд байгаа энэ Ленины элдэн янзын ийм вируст баримл жижиг загварууд бол ихэнх нь бол одоо хуучин зөвлөлтүүд улс буюу Оросд хийгдсэн байдаг. За энэ хүний чинь одоо энэ юм хийхэд бол мэдээж хэрэг тэр үеийн дүрм журмаар нь Галилей цензур хяналт шалгалт Ленийг одоо яг үнэн зөв дүрсэлж чадчихв юу гэдгийг одоо яг адилхан байх хэрэгтэй гэдэг шаардлага байсан. Тэгэхдээ манай монголчууд бол хийж исэн байгаа. Энэ хар вирус бол мягмар гэдэг хүний хийсэн ийм зүйл юм байна лээ. Энэ ардталт мягмар гэдэг нэр нь байна. За тийм байна. Тэгэхээр монголчууд өөрсдөө бол бас Ленийг бол хангалттай зурдаг байсан даа бид нар чинь. Одоо жагсаал цуглаан болгоноор л одоо Лений чинь зургийг чинь янз бүрээр зураар л одоо Маркс Лений зураг гэсэн зураг зураастай байсан шүү дээ тийм ээ. Тэгээд эдгээр бол одоо орсох юм. Зүгээр энийг би ямар замаар орж ирсэн одоо санахгүй нэг хэмхэх юм асарсан. Энийг би еврогоос асарсан. Энэ еврод энэ сангийн аж ахуйн дарга их олон жил хийсэн гавьяат эдийн засагч сайн жаргал гэдэг хүний өрөөнд байсан ийм одоо түүхтэй вирус. Тэгээд сүүлд тэр сангийн аж ахуй тэр өгөнч тэтгэврчлүүнд дарааж явсан Ленин багшигч тоохоо байсан. Тэгээд сангийн аж ахуй нэг байгаль хамгаалагч нэг залуу хэмхэрсэн юм хайж болдгоо хадгалаад байж болдгоо гэд байлгаж хатсан. За тэгэхэд ах чинь авъя гэд. Тэгээ ацраа зассан. Айгүй их хэмхэрсэн өвдөрсөн ийм зүйл. Та тэгвэл одоо маш их олон Ленийг аварч ирсэн түүхтэй байна. За оргилж тийм шүү. Маш их тийм ээ. Одоо энэ бас нэг хэлбэтгэээс нь аварж ирсэн юм байна. Тэгээ энэ үндсэндээ ингээ хараад байхад нэг 40 см өндөртэй юм байна. Энэ ер нь зориулт нь ямар суухан байсан. Эднэрийн зориулт бол одоо нэг том охин дарга нарын албан тасалгааны одоо чимэглэл тэр хүний нэр хүнд байр суурийг илэрхийлж байсан. Ер нь намжтыг шаардж ирсэн баг. Намжтыг шаардж ирсэн. Тийм ээ, намын өвийн дарга, намын орон дарга. Лений эсвэл Хуатрын хөөрхөн чээж баримлууд бол Монголд их түгээмэл шүү дээ. Түгээмэл тийм. Одоо гипс би одоо хөдөө авчид тавьчихсан. Тэгээ би бас сонссон юм. Ер нь та ч бас намын ажилд дэхнэж 78 оноос ч дэвэл намын ажилд орсон. Тэр үедээ биний сонссон намын дуурайны үзэл суртлын хэлцэж гэдэг юм одоо энэ дээгүүрх байгуулга нь энэ одоо хайлшин хөнгөн цагааны хайлшин гоцоо баримлыг энэ гипсэн баримлуудыг зөвлөлтөд захиад зөвлөд бас захиад нэлээд олон тоогоор бас тараад аймагуудаараа тийм ээ тарааж одоо байршуулж исэн. Зарим нэг Ленины одоо энэ толгоонууд бол асар их олон давтагдаж энэ гарч ирдэг юм байгаад юм тийм ээ. Олон хувь хийлгэж оцраад жишээ нь энэ бол одоо Монголд их түгээмэл. Тий. Энэ бүр газар сайг байдаг. Гаверкян гэдэг одоо баримлчин хийсэн тийм ээ. Ард нь баримлч Гаверкян гэдэг чинь байна тийм. Энэ бас нэлээ их байдаг Ленин байх тийм ээ. За энэ бас дундч юутай бас тийм энэ Сичов гэх тийм ээ. Энэ Сичовын баримл бас их байдаг тийм ээ. За тэгээ энэ жижиг вирусүүд бол за энд нэг сайхан одоо түүхэн уулзалт болж байгаа. Зарим одоо Ленин хоёрын баримл нөхдүүд манай Сэлэнгэ аймгийн Алтан булгт хувьсгалын музей гэж хуучин социализмын үед байгуулагдсан жинхэнэ музейн зориулттай барилга гэр маягийн бөөрөнхий хажуу талдаа цонхоо ороо дээрээ цонхтой их сайхан барилга байдаг. Тэрний заалны 1-р давхарт энэ хөшөө байд юм аа. Бараг л 2 метр шахуу өндөр
байх гэж бодож байна би. Их том юм байна. Өөрөөр хэлбэл Яг энэ өөрөө таазан тулсан. үлдээ. Их том харагдаад Таазан байна. тулсан. Тийм үү. Тэр хөшөөний одоо хуулбар загвар миний нэг их дотны найз нөхөр одоо над бас жоохон хуучирсан юм а билгээсэн бас засуулаад сэлбээд тавьчаад байгаа. Зүгээр Лен Сүхбаатар хоёрын уулзалтын тухай бас маргаантай яринуд бий л дээ. Тийм Тэгээ энэ хоёр үнэхээр бодтой уулзсан юм уу, уулзаагүй юм уу гэдэг асуудал яригддаг. Тэгээ яг ямар ч байсан анх тэр 20 оны төгсгөл 21 оны ихэр 20 оны төгсгөлээр юм да тэр чинь өвлөөр. Ямар ч байсан Данзан Шагдаржуу хоёр уулзсан гэж. Москвад очсон. Тэнд одоо Лентэй бол Данзан уулзсан гэсэн нэг юм түүхэн баримтыг олсоод ярдгийн байна лээ. Таны 3 удаа одоо Лентэй Монголын төлөөлөгчд уулзсан гэд түүхэн баримтанд үзээд байхад тийм юм байгаа. Тэгээд одоо Лен бол ер нь бол баг яадаг Сүхбаатар Лен Сүхбаатар бол Москвад очихын үед очижсэн. Тэгэхдээ Лентэй уулзсан уу юу гэдэг нь нэг тийм 21 оны одоо 11 сар энэ 12 сард одоо очсон гэд Монголын төлөөлөгчд түүхэн дээр байдаг шүү дээ. Бүр кино хайсан зургууд байдаг шүү дээ. Сүхбаатарын одоо Москвад авахсан зураг гэдэг. Тэгээд энд дээр бас яхад Ленин бол Монгол, Иран, Персийн тухай бүр 11 оноос энэ колоничлох бодлогоо бас явуулж болохгүй энэ төргээд ном зохиолт нь бас байдаг юм аа бас. Ер нь бол Лений тухай түрүү тэр нэг цогц төрд өнгөрсөн тэр эмэг их нь бол халимг хүн байсан гэж. Одоо аавын талын Илья Метревич юм тийм. Тэгтээ зэрэг энэ хүний цуснд бол нэг Монгол цусны дусал бол байж байгаа. За тэр утгаараа ч юм уу монголчууд бол элэгтэй, ээлтэй хандсан тийм түүхэн баримтууд бол байна. Жишээ нь одоо Бараци халимтгээд халимгийн ах トゥ өнөхт гэсэн одоо Лений гар үсгтэй тийм захиа байдгийн байна л да. Тэрнийг манай энэ төдөвгөө эднэр болоод бас Орос халимтал дээр нь бичсэн над тэнд их хувийн байж байна. Тэгэд тэнд бол юу гэсэн байна вөхөр ерөөсөө их үндэстний дэргэд байгаа багуура үндэстнүүдийг хаан засгийн үед одоо дарлж доромжилж байсан. Энийг бол одоо эцэслэн зогсооно. Халимгийн ард түмэн бол Орос орны төлөө, хаант Оросын төлөө олон жил, олон удаагийн дайн хулалдаанд оролцож онцгой байгуулж байсныг энэ загталтаа бол дурдсан байна. Тэгээд одоо өнөөдөр зөвлөлтөөс тогтч байгаатай холбогдуулж энэ халимгийн ард түмэн одоо аз жаргалтай архитектч Оросын ард түмэн ажилчин тариачинтай хамтарч ажиллаж амьдрнаа гэдгийг дурдаад төгсгөлд нь одоо бас халимгийн зарим одоо язгууртнууд цагаамтны үлдэгдэл төр динекний айрын амтартай нийлж бас дан толдно хийж байгаа тэр энтрийг одоо болох ёстой энэ гэсэн тийм санаа дурдсан байна. Энэ хэдүүгээр болсон загтал энэ л дээ тэр одоо халимгийн сүлттэй орос хэл дээр тэгээ энэ төгсгөлд нь одоо Лений гар үсгтэй энэ загтлын хэдэн он байна? 19 он юм байна. 19 онд тэгвэл энэ их сонирхолтой юм байна. Энэ дээр нь наадахж одоо их сайхан Владимир Ленин, Ульянов халимаг ах トゥ нартай бичсэн загтал Орос халимгаар 19 онд октябрь унсгал ялснаас хойш 1 жил хагасын дараа. Тэгээ энэ эхлэл нь ерөөсөө шууд братья Калмыки гэж шүү дээ. Энэ өөрөө зүгээр ах トゥ халимаг энэ ард түмэн гэж зүгээр хэлэхгүй л байна. Халимагчудаа тийм. Тэгж энэ одоо бас нэг тийм ойрхон хандсан байгаа биз. За тэр энэ бол бас түүх бол хизээч одоо үнийг гуйлж болохгүй л дээ. Одоо энэ бол үгүй 30-аад онд бол Шагинян гэд зохиолч биш дээ. Энэ Лений халимаг цустай гэж биччихсэн юм байна. Тэгсэн тухайн үзэл суртал дээр ерөөсөө энэ юу халимаг малмаг гэж бичээд байгаа юм гээд буруудж ийсэн тэр тий бас юм би бас уншижсэн санагдчих шүү. Тэгээд тэр халимаг гэж бас хэлүүлэх дурггүй үзэл сурталынхаа гол магнаа хүнийг тийм ээ яг цэвэр орсч гэдэг юм уу тиймэрхүү юм
одоо тухайн үед үзэл суртал. Ерөөсөө одоо зүгээр Оросууд Оросууд гэж Оросууд их нуудаг, нууцалдаг их Орос агуу их Оросын ард түмэн гэж ярьдаг болохоос ер нь Оросуудын өөрсдийнх нь хэлсэн сонин үгнүүд зөндөө байна шүү дээ. Жишээ нь Орос хүний нүрийг 3 маажвал татаарл гарна гэж өгөө. Маажвлаа. Лев Николаевич Толстой агуу их Толстой чиний цуснд тусал Монгол цус байхгүй бол чамайг яаж Орос хүн гэж хэлэх юм бэ гэж хэлсэн байна. Тэгээд Толстой ч их өргөн түвшүүтэй, нах жартгаануудтай ер нь бол одоо хамрал өндөртэй болохоос амар Монгол төрхийн хүн байдаг байхгүй. Ер нь өөрөөх нь нөгөө түүх намд чи өөрөө би Монгол цусных гэж бичсэн. Тэгээд одоо байдаг байх шүү Толстой ч. Оросын одоо том эрдэмтэн тэр Гүмилүү Гүмилүү тэгээд зохиолч Яронович Ахматова нар ч нь бол өөргөө шууд би татар Монгол хүн гэдэг. Тэгтээ зэрэг бол Оросыг үндсэндээ оргилж 200 жил Зүвч Батхан Верхан тэдний удмынхан одоо үндсэндээ эзэмж байсан. Тэр утгаараа Оросын ард түмнийг одоо хөл дээр нь усгаж нэгдсэн үндэстэн болох асуудлыг бол бас л монголчууд хийсэн энэ төргээд. За энэ их ард түмний тухай одоо ярих юм бол тийм. Гүгэл одоо ярьчлаа. День за днем идут года, зори новых поколений, но никто и никогда... СССР байгуулад 15 республик байгуулчих. Одоос айгүй зарим нэг нь одоо Ленин одоо 15 республик балчлаа гэж. Гэтэл өнөөдөр нөгөө галбаалчл гэж шүү дээ. Тэгвэл тэр улсуудын нөгөө Казахстан гэхэд казак хэл нь байж тийм. Тэр Эстон, Латв, Литв тэр бүгд одоо 90 он болоод задарлаа. Тэр тийм болгоогүй Россия гэх тийм үү. Тэр чигээр нь яасан тэр заншил бас юмнууд алга болохыг бас үгүйсэхгүй тийм ээ. Үгүйсэх харахгүй тийм. Бүр ингээд одоо тэгээд тэр задарлын төвшөнд болоод ингээд яг маргаан болж ин дээ. Энийг одоо зарим нэг улс төрчд бол судлаачд бол одоо Ленин рүү бурууг нь өгөөч яах шиг. Тэгтэл нь тестчүүлдэж тэгж авч үлдэнэ гэдэг бол агуу их ухаан байсан биш үү? Би бас тэгж бодоод байгаа. Тийм ээ. Тэр улсын төслийн оршин тогтнохын гол зүйл нь бол хэл, соёл, ёс заншил. Тий, одоо манайхыг зөвлөлт Орос улс л одоо тэгээд хамгийн түрүүнд дипломат харилцаа тогтоож тийм ээ. Манайхыг хөлийн зөвшөөрж. За тэгээд тэрний дараа яг хуу Ленин бол одоо 24 онд бурхан болчихжээ тийм ээ. Тэрнээс хойш одоо тэгэхээр одоо би бодохдоо бодоод байгаа юм даа. Ленин бол зарим масар их яргалал үлдсэн янз янзын цэргийн коммунизм гээл одоо тийм үү. Тэрний дараа юу ч бас ихтэл янзаар тайлбарлах юм. Яг одоо хавсгалаа бол нэгэн дагшин ширүүн хийсэн тэрэнд нь Ленин оролцсон. Тэрнээс хойш одоо тэр бүх үйл ажиллагаа бол Ленинтэй холбогдлоо шүү дээ. Ленины нэрийг биш Ленинизмын сургаал гэдэг юм гişүнд содгож л тэр үеийн Оросын удирдлагууд одоо нөхөр Сталин ч байд юм уу хинч байд юм тэр өөр одоо хамгийн харгасшрүүн яажуу Берияч байд юм уу Орчникидзич байд юм уу тэр улсуудын арга барилтай холбоотой тэр их харгислал одоо гулаг олтрог гэж яриад байдаг одоо тэр аимшигт шоронгуудыг байгуулж үе олон хүнийг одоо харьцагдсан явдал түүх үнэн түүх юм байна. Тэгээ бодит түүх. Тэгтээ тэр болгоныг бол одоо заавал Ленин давж чаднаагаад байх нь хааш хэрэг бол. Одоо штэ 24 дурхан болсон. Тэгэн чи одоо 54 наслахта ер нь бол монголчууд бол Ленинд нэг гомдоод л тийм ээ. Одоо тэр цэргийн тусламж мөнгөн зээл тэгээд одоо энэ нам байгуулах малчин дээрээснүүд Монголыг одоо соёлтой 22 оны би нэг юм уншчихлаа. Өргөдөх бүрээд Монголын эмнэлгийн одоо та бас үзчихсэн болов уу хороо 2000 гаруй одоо Монгол хүнд эмнэлгийн үйлчлэг хийсэн чи 70% нь одоо юуны нөгөө
сүнгний өвчин гэдэг шүү дээ одоо тийм ийм байна. Тэгэл 12 нь одоо юу ч гэнэ ингээд ер нь ингээд 2000 1700 хэвгүй байдалтай байсан. Тэр үчи одоо бас ер нь юу дүгнжсэн бэ? Тэр майски тэргээд хөнгөчөд өгсөн байдаг үлээ. Яг 19 20-д оны үед Польш гаралтай Оросын одоо аялагч судлаач Майский гэдэг монголоор явсан байгаа юм л да. Тэр хүний бичсэн номонд бол монголчуудыг их эмгэлтэйгээр дурдж үтсэн байдаг. Монголд өнөөдөр нэг 400 мянган орчим хүн байдаг юм байна. Эрчүүдийнх нь 30-40% нь бол одоо шарын шашны сүм хийдүүдэд шавьлаад суудсан байна. Тэнд орчин үеийн эмнэлгийн одоо ямар ч үйл ажиллагаа байхгүй. Хүн амынх нь дийлэнх хэсэг нь Бэлгийн замын халдварт өвчин цаг хүйтэнд баригдсан. Дээр нь одоо шинжлэх ухааны үндэслэлтэй сургууль боловсролын ямар ч элемент байхгүй. Ихэнх нь одоо тэр шашны сүм хийдүүдэд шавьлан сууж ном үзэж байгаа. Энэ улс 50 жилийн дараа мөхөх магадaltaй гэж бичсэн байгаа шүү дээ. Тэр судлаач. Тэгээд 21 оны ардын хувьсгал энэ 21 оны ардын хувьсгал бол яг харахгүй одоо Ленин багшийн сургаал Албатор улсын дэмжлэг тусалцаатайгаар хийгдэж явагдсан зүйл. Энэний Ленин багшийн сургаал одоо социализм ч байна уу, коммунизм ч байна уу, өв хамтын нийгэмлэг, цөмөр архитектч, эрүүлэнх, аз жаргалтай, сайхан амьдарцгаая гэсэн урайн доор ерөөсөө шууд одоо зөвлөлтийн ард түмний оролцоотойгоор Монголд боловсролын байгууллага, орчин үеийн эмнэлэг үйлчилгээ нэвтэрч одоо энэ Бэлгийн замын халдварт өвчнөөс одоо урьдчилан сэргийлж арилгах, эрүүлжүүлэх ажил чинь үндсэндээ 50-аад оны үед л дууссан байгаа шүү дээ. Тийм байдیں۔ Тэр нөгөө би чинь бол одоо 45 оны хүн 53 онд сургуульд орж ирсэн нэг чи айгүй мэддэг байхгүй юу? Одоо энэ манай энэ Дармагын зохиолч тагмдын үтсэн Улаан тарааны хөөхнүүд гэдэг нэг алдартай өгүүлэлт шүү дээ. Тийм. Тэр бол нүдэнд харагдаж байгаа ч. Тэр чинь 10-аад жил тэр Оросын эмч нарын бараг 2000 гаруй хүнтэй нөө баригад ажилласан юм биш үү? Тойрол 90-94-5% тооцоогоор Монгол ийм нийт иргэд тэгж одоо 50-аад оны үед монголчууд ч нь бол одоо тэр арьсангины өвчин гэдгээс юмнасаа салаад 60 70 80 онд одоо эрчимтэй болж ер нь тэр өвчин өдөөний нэг л одоо дунд чинь 5 хүүхэдтэй шиг болчихлоо шүү дээ. Тэгэл одоо 10 хэдэн хүүхэдтэй айлзөндөө. Тэгээ өнөөдрийн одоо 3 сая хүн амтай боллоо гэдээ бид нар хөөрөөд байгаа чинь бол суурийг хэн тавьсан. Тэр одоо зөвлөлт орсон тэр эмч нар Монголын ард түмнийг эрүүлжүүлж энэ Ленин багшийн сургаал үзүүлснээр Оросын ард түмтэй Монголын ард түмэн хамтран ажилласны үр дүн гэж ингэж л одоо ойлгох хэрэгтэй байна. Тэгээд 21 он тусгай тогтонд одоо дипломат харилцаа тогтоочлоо. За тэрний дараа 24 онд бархан болоод за тэгээд хэлмэгдлэг репресс гэдэг бол түүхийг өөрчилж болохгүй юм л да. Зөвлөлтөж явж байсан тийм ээ. Одоо манайч 30-аад мянган хүн хэлмэгдсэн үү? Тэгэхээр хэлмэгдсэн. Энэ бол хизэж өөрчлөхгүй үнэн түүх. Тэгээд би бас энийг бол хэлмэгдлийг бол одоо өмөрх ямар ч үндэслэл байхгүй. Тэгэхдээ дэлхийн бүх улс бүрэнд ийм явдал болсон байна. Энийг одоо цайруулж, өршөөж, уучлж энэ дээр дүгнэлт хийж цаашдаа ийм юм гаргуулахгүй байхын төлөө төр засаг бодлого явуулах ёстой болохоос биш. Одоо ерөөсөө өнгөрсөн түүхийг бүгдийг ганцхан юмар харлуулад нулимаад байж болохгүй шүү дээ. Тэгээ ийм юм байна л дээ. 30-аад мянган хүн 37-8 он их хэлмэгдэлд одоо манай өртсөн гэдэг. Тэгсэн 39 оны одоо би бас нэлээд сонирхож судалж ийсэн. Бас нэг 39 оны хатхын голын дайнд бол хуучин тоогоор архивд бол юм яригдчихсэн 10-аад мянган хүн одоо зөвлөлтийн дайчид амирхцэн гэж. Тэгтэл манай нэг 1000 орчим хүн
Тийм 39 оны. Тэгтэл нь одоогийн саяын 14 оны одоо 75 жилээ болно шүү дээ. Энийг үл цоос нь архив материалууд дээр бас гарах зөвлөлтийн 29 мянган зэрэг алхахын голд амь алдсан байна. Тэгээ энийг бол бас манай тусгаар тогтлын төлөөл ут нь ороод одоо 30 дахин илүү хүний амиа бас тэнд золсон биз дээ. Энэ бол тусгаар тогтнол хамгаалж байгаа л хэрэг үсттэй тийм. Тэгэхээр энэ тусгаар тогтнолын төлөөл одоо тэр усууд амиа золж ирсэн ба шүү дээ. Тэгэхээр бид бол нэг юм ойлгомоор юм шиг санагдаад байгаа. Урдлын түүхийг одоо за бүдгэрүүлнэ гэдэг юм уу? Үннээр нь одоо тавих болохоос биш тийм ээ. Өөрчлөөл цоос нь хувьсгал үүсгэхээр уртталт нь одоо уртлын түүх нь бүх хэрэггүй болоод бүх юм нь устдаад нөгөө бүтээн байгуулалт урд үеийн үг дээдс гэдэг юм уу? Ахмад түүхийнхаа хийсэн юмыг юу ч хийгээгүй гээл одоо цоос нь одоо нийгэм байгуулагчлаа гэд ингээд яриад бол хинээ төвтэй болсон гэж тийм ээ. Тийм түүхийг дэгж үгүйсэж болдгоо л. Түүхийг өөцөж болохгүй л дээ. Би тэр Ленин виус баримлуудыг материалын хувьд бол гипс, металлын дотроо зэс хөрөл хөнгөн цагаан төмөр гэдэг олон янз байдаг юм а гэж ярьж байсан. Бас шаазан хийцийн виус байгаа. Энэ хоёр бол шаазан. Энэ шаазан хийцийн виустуудыг бол хятад голдоо хийдэг болтон шүү. Хятадаас ацарсан юмнууд байгаа. Гэхдээ ер нь яг нөгөө захиалга өгөөд тийм. Орос одоо хятадын харилцаа шаазан хийцүүд их нь бол их үзэмжтэй их цэвэрх л дээ. Маш цэвэрх юм байна тийм ээ. Хамгийн сүүлд за энэ том жижиг хоёр шаазан байна. Хамгийн сүүлд миний Бээжингээс судалж авсан баримл байна. За энийг за Маркс Ленин хоёрыг одоо хамтдаа тоолоод үзсэн. Ганхангийн зах гэдэг тэргээр ороо явж исэн чинь ийм юмуд байж байна. Тэгээд би үзэж байгаад евронтэй үсэн чинь 800 яа гинэ. 800 яа. За одоо чи хэдүүлээ? Оо 230 800. Тийм биш үү? Тийм үнэтэй юм. Маш үнэтэй юм байна. Тэгээд тэгтээ би тэгж аваагүй л дээ. За. Тэгээд би архичаад 300 гэж хэлсэн. 300 гэлч яваадаггүй. Тэгээд явж гад буцаад гарч явсан чинь нөгөөдөг чинь араас гүйж ирж байна. Эднийг яваарчсан. За. Тэгээ наташ 300 гарсан. За. Энэ энэ ард нь Томский гэж бичсэн. 68 оны нөгөө Томскигийн Николай Васильевич Томский гэж мундаг одоо баримтч байсан байна лээ. Тэгээд энэ үчин зөвлөл бодулсан Сосед Төрийн Баатар, төрийн шагналт, Кений шагналт. Энэ хүний 68 оны юугаар тэр загварыг хуулбарлаад ийм жижигээр үзүүлсэн баримл байна шүү дээ, тийм ээ. За энэ их сонирхолтой. Ер нь энэ жижигүүд нь тийм ээ. За наач нас нэг юм их учиртай байна. За. Ингээд тавьчвал дүүжилчих болно. Энэ суурин дээр нь тавиад хүндгэлтэй байж болно. За. Ингээд тавьчихаар энэ үнснээс авчиж. Тэгээд болох юм уу? Тийм биш. Ерөөсөө тэгж шоглож явахгүй. За шоглож энэ сүлд хийсэн л идэх байх. Сүлд хийсэн мэдээж хэрэг. Тийм үү. За энэ Якер маркетинд гинж минжтэй нөгөө парилтарыг гинжнээс өөр ингээд дүүжилчихээр байна. Тийм энэ дээр нэг очиод ингээд хөвтүүлээ тавьчихсан зэрэг бол үнснээс авчиж. За Ленингийнхаа нүрээ. За тийх юм байна тийм. Одоо өөрөөр Ленинг одоо үзэн ядагч байвал их орон хүрээдэг бол за чи энэ дээр нэг тамхиад татчихтаа гэдэг ингээд өгвөл бас тайвшрах юм бол яах юм бэ? Тийм одоо тийм үү. За энд нэг юм вимпел одоосоор бол хяар тийм ээ манай. За ми придём коммунистического труда гэж. За эндээс хоёлоо бас нэг юу яа. Энэ ер нь Ленин багшийн бахан сургаалууд байдаг шүү дээ. Тэрний шууд ач холбогдлыг одоо өнөөдөр ямар юунууд байдаг вэ? Ленин сургаалын ач холбогдлын тухай зүгээр хамгийн энгийн бүхний мэддэг цөөхөн юмыг ярил л да. Жишээ нь одоо сур бас дахин сур гэж одоо Ленин хэлсэн гайхамшигтай байдаг. Дээр үеийн одоо бүх сургуулийн ханан дээр л одоо бичээстэй гэж яддаг Ленин хэрэгтэйг хамт. Тэгээ энэ ер нь сурахын ач холбогдлыг ажил, амьдрал, эрдэм, ном бүх юмд сурахын ач холбогдлыг хамгийн товчхон, хамгийн ойлгомжтой хэлсэн энэс өөр үг бол байхгүй л дээ.
Энэ бол гайхамшигтай. тийм. Тэрвээ хувьсгал ном дээр нь байдаг хаа. Өнөө зөвлөлт засаг дээр цахилгаанжуулалтыг нэмвэл коммунизм болно. Тэгэхээр цахилгаанжуулалтын ач холбогдлыг тэр өнгөрсөн зууны эхэнд л эрхэм нөхөр Ленин тэгж одоо тайлбарлаж ойлгож байсан. Зөвхөн өнөөдөр коммунизм үгэхэд өнөөдөр нийгмийн бүх тогтолцоо бол эдийн засгийн өсөлт хөгжилт бол эрчим хүчин дээр суурилж байна шүү дээ. Эрчим хүчгүйгээр өнөөдрийн эдийн засгийн үйлдвэрлэлийн хурдцыг хэмжих ямар ч боломж байхгүй. Тэгтээ зэрэг бол энэ хүн бол одоо энэ цахилгаанжуулалт гэдэг юмны ач холбогдлыг гайхамшигтай хэлсэн байх жишээ. Өөр бас нэг зүгээр дээр үеийн кино театруудын ханддаг бас байгаа л байдаг. Бүх урлагуудын дотроос хамгийн чухал кино гэж. Нэр тийм байсан шүү дээ. Кино театр болгонд бүх урлагийн дотроос хамгийн чухал кино. Тий одоо өнөөдөр ч одоо кино урлаг хүчтэй биш. Гадны кино, солонгос кино урлаг яаж үзээс болов. Тэрний чинь өнөөдөр Америкийн Холливуд, солонгосын энэ одоо сериалууд хэрэгжүүлдэг. Энэ шиг чухал урлаг бол энэ шиг одоо хүн төрдөг. Энэ шиг одоо амьдралыг бодтоор нүрсэлж харуулдаг ийм урлаг бол дараагийн театр бол тайзан дээр нэг хязгаарлагдал орчинд харуулж байна. Киног л одоо ерөөсөө байгаагаар нь дэлгий харуулж. Бүх урлагуудын дотроос хамгийн чухал кино мөн. Өшөөч юу гэсэн. Их мэтлэн одоо ийм сонин юмнууд байна. Зүгээр одоо пролетарын диктатурын нөгөө сая ярьжсэн шүү дээ. Нөгөө яавал коммунизм болно гэдэг үг үлээ. зөвлөлт засаг дээр цахилгаанжуулалтыг нэмвэл коммунизм болно гэсэн тийм үг өгдөг шүү дээ. Их мэтлэн одоо олон их сонин юмнууд бол байна л да. Тэгээд одоо ч бид нөр тэрнийг эргэж уншихаа байл. Одоо нөгөө Ленинийн үзийний чинь хувь тавилан юу болсон бэ нэр? Ленинийн үзийний хувь тавилантай холбогдуулаад би энд бас нэг сонин материал олж үзээд сууж байна л да. Энэ манай соёлын гавьяа зүтгэлтэн Хэсвлэ Ахмад сэтгүүлч Владимир Ильич Лениныг батараар сольсон соёлын шинэ бодлогын тухай гэсэн жижигхэн нийтлэг бичсэн байна. За. Энэ дээр Цэвлэга өөрийгөө одоо 3 их хувьсгал 3 төрлийн нүрийг үзэж байна гэж дурдсан байна л да. Тэгээ яг одоо ардын хувьсгалыг одоо бас эхэлж байх үед нь үзлээ. Социалист хувьсгал бүтээн байгуулалт гэдгийг үзлээ. Ардчилсан хувьсгал гэдгийг үзлээ. Энийг дагаад одоо ардын төр социалист төр ардчилсан төр гэдэг юмнуудыг үзлээ гэж ингэж бичээд. Тэгээд энд Цэвлэга ингэсэн байгаа. Тэгээ өмнөх түүхийн гол ололт амжилтыг одоо дурдахын оронд Монголын эрхчлөө тусгаар тогтнолын асуудлыг араар нь тойрч харахыг оролдъё гэж. Өөр Монгол араар нь тойрч араас нь харах нь л дээ. Монголын одоо эрхчлөө тусгаар тогтнолын асуудлыг араар нь тойрч харахыг оролдъё гэж. Тэгэд нөхөр юу гэсэн байна гэхдээ зэрэг хэрвээ 1917 онд Ленины удирдсан Огчорын социалист хувьсгал ялан мандаагүй байсан гэж бодвол Монгол улс өнөөдөр ямар байсан байх болоо гэдэг асуудал тавиад өөрөө хариулсан байна. Хэрвээ Оросд хувьсгал ялаагүй байсан бол 1919 онд Шүүшүү жаны гамын цэрэг эзлэгдсэн тэр чигээрээ Хятад улсын хэсэг болоод үлдэх байжээ гэж. Энэ ч нь бол хийх хэрэг дүгнэлтэй байна шүү дээ. Хэрвээ одоо 19 онд Огчорын хувьсгал ялаагүй бол 17 онд Огчорын хувьсгал ялаагүй бол 19 онд Шүүшүү жанчид ороод ирсэн. Баахан цэрэгтэй. Тэгээд Монголыг эзлээд авцсан. Богдын шоронд хийцсэн. Тэгээ ханчилээ нэг лам тачин одоо хуйлдаад тэгээд засгийн эрхийг үндсэндээ аваад тэгээ одоо Монгол бол Хятадын одоо автономт мужуулсаа гэд. Ингээд тэрээр үлдэх байсан гэж. Нэг хэлсэн байна. Дараачих нь хэрвээ зөвлөлт Орос улсыг Ленинээс өөр хэн нэгэн толгойж байсан бол
Монгол өнөөдөр яах байсан болоо гэж асуулт байсан байна. Өөрөөсөө ингэж асуугаад бас нэг хариулт хэлсэн байна. Өнөөдөр Монгол мэт дарлагдсан колони орны эрх чөлөөний төлөө тэнцэгч Ленины холбоот Орос Ленин холбоот Орос улсыг удирдаагүй байсан бол 1921-22 оны үед цагаантны үлдгэлийг устгаж цэвэрлэх нэрээр орж ирсэн Оросын айрам Монголыг эзлэн аваад Орос улс өөрийн нэг хэсэг болгох байсан гэж. Өөр хүн байсан байх. Өөр хүн байсан бол. А нэг 16 дугаар республик болгочих. Тэгээ 16 дахь республик болгочих байсан. Тэгэхээр энэ юун дээр яаж ирэхээр нөгөө хайлмаг цус гэдэг яриад байна. За магадгүй. Одоо ямар ч байсан те Монголын тусгаар тогтнолыг бол хүлээн зөвшөөрч, дэмжиж, тусалж үзэл санааны хувьд байсан гэдэг нь бол одоо энд бол гарцааг болж. Тэгээд цэвлэг байнд нэг юм хэлсэн байна. Ленин музейг Батараар солисон соёлын шинэ бодлого гэж энэ тухай гэж дурдаад. Тэгээ энд юу гэж дурдсан хэвтэй зэрэг бол Батар бол одоо палеонтологийн олдвор байгалийн түүхийн нэг үзмэр. Ленин бол хүндрэлхийтний одоо нэгэн сууд төлөөлөгч. Байгаль хүндрэлхтэн хоёр хүн холбоотой боловч хүний түүх хүндрэлхтэн өөрөө өөрийгөө эхэнд нь тавьж явах ёстой. Тэр утгаараа бол Ленины музей, Ленины түүх бол Батарын түүхээс илүү үнцэнтэй байх ёстой гэсэн тийм санаа хэлсэн байна. Тэгээд энэ араашууд нангасан аимшигт арга ёс лав одоо Ленин шиг Ленин музейг залгичлаа. Цаашлаад Улаанбаатар хотыг Сүхбаатарын хөшөөг маань залгичих үү дээ гэж. Ингэж бичсэн байна энэ хүн. (1954) оны 11 сарын 26 бидний тэр харж байгаа Владимир Ильич Ленины хөшөөг бүгд найрамдах Монгол ард улсын тунгасныг 30 жилийн ойгоор ёсол төгөлдөр Улаанбаатар зочид буудлын өмнө суурлуулсан байдаг юм а. Түүнээс хойш энэ хөшөө бол Аазда хамгийн том хөшөө тэр үед тооцогдож байжээ. Николай Васильевич Томский гэж Зөвлөлт улсын Зэзлэмийн Баатар төрийн болон Ленины шагналд алдарт уран баримтчийн бүтээсэн агуу бүтээл одоо тарж байна. Нүүрийн нэгэн ялгаруутаар бүтээсэн байж байгаа юм байна. Энэ хөшөө бол 2012 оны 10 сарын 14-нд нийслэлийн өмчөөс хасагдаж Улаанбаатар зочид буудлын өмнөөс энэ хөшөөг татан буулгасан байдаг юм а. Тухайн үед тэр үеийн удирдлагууд ярьж исэн энэ хөшөө бол хаач байж болно. Дуудлага худалдаагаар 400 мянган төгрөгөөс дуудаад хэн нэгэн хүн авахд нээлттэй гэсэн тайлбар яригдж ирсэн би санаж байгаа юм а. Тэгвэл одоо 4 жил орчим болж байна. Эдний энэ харж байгаа эдийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл төрийн өмчт үйлдвэрийн газрын зүүн салбарын автоваз гэдэг энэ хашаан дотор нар салхинд гандан иймэрхүү маягтай байж юм а. За энэ хөшөөний хувь тавилан бол миний бодлоор бол 3 л гарцтай үлдсэн юм байна. Нэгдүгээр маш хурдан энэ хүн бол хөшөө дурсгал соёлыг хамгаалдаг хэн нэгэнд цуглуулгаар очих. Хоёрдугаарт дэлхийн бусад орнуудын жишгээр энэ түүх дурсгалын хуучин хөшөө дурсгалаа цэцэрлэг түрээлэн болгож тэнд байршуулан олон түмэнд сонирхуулж гадны жуулчдын сонирхлыг татгууц газар байрлуулдаг ийм жишгийг дагаж
холбогдох одоо байгууллагууд нь анхаарч байрлуулах хоёр дахь юм зам байна. Гурав дахь зам бол одоо ингэж улмаар салхинд гандж байжгаад энэ бол эвдрэн сүтэх. Ийм л гурван замтай үлдэж тэ. Энэ Владимир Ильич Ленины хөшөө бол Улаанбаатар төслөдлөн 58 жил сүндэрсэн байт юм байна. Хөшөө дурсгалаа хамгаална, хайрлна гэдэг бол бидний өнгөрсөн үе, өв соёл, түүхэн хүмүүс бидний л одоо өөрсдийн үнцэн тийм ээ? Үнцэн. Бидний ой санамж бас энэгээр дамжин хадгалагдж үлдэх очтой юм шиг байна. Тэгээ энэ хөшөө ямар ойлох биш тийм ээ? Гомдох биш тийм ээ? Хоол нэхэх биш. Хоол нэхэх биш. Тэгээ одоо байх ёстой газар нь одоо хэмжээ байлуулах ёстой юм шиг байна тийм үү? Би сая телевизээр харж байсан сар гарам та хараагүй. За Сүхбаатарын Сүхбаатарын хөшөө гэсэн Сүхбаатарын хөшөөгөө сайхан хөрөлдөөд одоо шинжиллээ шүү дээ. За яг хоо зөв би яг өөрөө бас цуглуулагчдын нийгэмлэг удирдах манай цуглуулагчдууд юмны их загвар гэдгийг маш их хүнддэг үздэг. Тэр аливаа маркны их загварыг зохиосон гэх юм уу? Тэр номын их загварыг зохиосон. Тэр Чойнбилгаа 1946 онд тийм. Тэр одоо 25 жил яваа. 25 жил бүтээсэн шүү. Тэгвэл тэр хүрлээр бүтээхдээ нөгөө их загвар нь хайдсан бай гэдэг асуултыг синийг тавьсан юм нэг юус гарч байна. Тэр гарч ирсэн. За Зай бандит гэгэн гэсэн баха. Тэгээ номтой хүн байна шүү дээ. Тэр хүн хаа нэгтэй байсан одоо нөгөө Сүхбаатарын чемпионлог морины хөлөнд угарсан. Тэгээ яг ямар ч байсан чээж хэсэг ортогоо байж байгаа. Нөгөө ухаан хонгор морины хөлөнд угарчих юм. Тэгээд тэр хүн одоо тэр өөрийнхөө өргөө гэдэг юм уу тэрнийхээ тэнд нь одоо чулуун суур хийгээд босгоод хөлн угархан харагч. За би ингээд нөхөн сэргийх гэж байгаа. Энэ бол түүх соёлоо мэддэг. Түүх соёлоо хайрладаг. Тийм хүний гарт очиж байгаа нь бас их хувь тохиол юм да тийм ээ. Таны ярьж байгаа, таны судалж байгаа юм бас нэлээд олон баримжаа самын аварсан юм байна. Тэгээ ингээ харж байгаа Ленин гэдэг энэ Владимир Ильич Ульянов, нуусны Владимир Ильич Ленин гэдэг энэ хүн бол түүхэн зооны дагуух хүнээр үлдэж монголчууд бидний хувьд бол за бүр их баярлан багтдаггүй юм гэхэд гомд хурц иргүүл хүн юм а да янз. Бүр одоо чи яг голыг хэл. Бид одоо гомдохгүйгээр барахгүй зөрүүлээд бас энэ хүнд баярлж л байх хэрэгтэй. Монгол улсын ер нь улс төрний амин одоо чухал асуудал бол эрхчлөө тусгаар тогтнол. Монгол өнөөдөр одоо тусгаар тогтносон, бие даасан улс, ардчилсан, хувийн эрхчлөөг дээдлсэн ийм улс гүрэн байж байгаагийн чинь уул үндэс суурь нь бол одоо Ленин багшийн үзэл суртал, үзэл санаа тэрнийг хэрэгжүүлсэн би түрүү дурдсан монголчуудын боловсролын төвшингийн дээшлэлт, монгол хүний эрүүлжилт, монгол хүний хүн амын өсөлт энэ бүхэн бол ерөөсөө одоо ленинизмын үзэл санаатай бол холбоотой л гэж ойлгохоос өөрөхгүй. Ийм учраас энэ хүнийг бид одоо нэг ад үзээд, хараад зүхээд тэгээд байх шаардлагагүй. 98 онд илүү Тайм сэтгүүлийн юу гэдэг үлээ тийм дэлхийн нөлөө өгөхийг 100 хүний нэгээр тодруулсан юм а да. Тодруулсан байна. Ерөөсөө одоо яг энд л бид нар нэг доош нь хийгээд дард үзээд шууд дурсгалын буулгаад дурсагч дургүй болчиход байгаа болохоос биш. Одоо манайхны үлгэр загвар жишээ аваад идэг барууны үеийн өрөндийн одоо ертөнцид бол өнгөрсөн мянганы, өнгөрсөн зууны шилдэг хүнсүүдийн тоонд Ленин эхний 10 дотор нь явж идэг байхгүй юу? Тэгтээ чин зэрэг бол ерөөсөө Чингис хаан явж जैन, Ленин явж जैन. Дарвч далдаж борвч бултайн гэдэгтэй адил яагаад ч энэ хүний түүхэн гавьяаг хүндрэлхийтний одоо оюун санаа
үзэл суртал санаанд нөлөөсөн нөлөөллийг бол үгүйсэх аргагүй. Тэр нь буруу байж болно, зөв байж болно. Гэхдээ энэ бол хүндрэл хийтэнд бол нийгэм шинжлэл хийсэн. Ер нь одоо дэлхийг одоо социализм, капитализм гэж хоёр ертөнцид хувааж нэг хэсэг байлгаж чадсан л тийм үзэл суртал байхгүй юу да. Тэгэхээр чинь бол хүндрэл хийтэнд нөлөөсөн нөлөөллөөр нь энийг авч үзэхдээ ерөөсөө яг ч үгүйсэх аргагүй. Тэгээд үзэл бодол онлын энэ юу нь бол тэр пролетарын одоо хувьсгал гэдэг бол одоо тэр хамжлагтаас дарал хүмүүжлэгийн эсрэг тийм ээ тийм. Чинь бол одоо ерөөсөө хүн ардынх нь одоо 95 орчим хувь нь бол үндсэндээ ядуу пролетар буюу ажилчаанг хамжлагын тариач. Хамжлагын тариач. Цаана байгаа нэг 5-10% нь бол баячууд хамжлагын газрын эзэн, үйлдвэр фабрикийн эзэн, язгуур ухсаатай хаад ноёд юм байсан. Тэр үед одоогийн энэ капитализмд бол энэ оюунлаг улсууд буюу нийгмийн дундч давхар гэдэг юм бий болчиход байна шүү дээ. Тэр үед Оросд бол нийгмийн дундч давхар бол үндсэндээ байгаагүй. Ерөөсөө байхгүй. Энэ хоёр туйл дээр л байж гисэн. Тэгтээ чин зэрэг тэр их ядуурлын туйл төрсэн тэр пролетар юу л инженеэс өрөх авах юм байхгүй. Пролетарт одоо инженеэс өөр алдах юм уу? Алдах юм уу гэж дээ. Тийм улсууд ч одоо босхоос яхин тэмцэхээс яах. Тэр тэмцлийг хийж байгаа ард түмнийг тэр тэмцлийг зохион байгуулсан хүнсийг буруутгах тийм юм бол харагдахгүй л шүү дээ. Одоо миний нүдээр үл жишээ. Гэхдээ энэ хүн төрөлхтний бүхэл бүтэн ийм одоо үндсэндээ одоо нөгөө хүн төрөл тэр ажилчин пролетар намайг хамжлах наснаас нь халаад тэгш сайхан амьдралд Яг тийм. социализм бол тэр нийгэм шүү дээ тийм ээ. Зорилго нь бол агуу гоё. Зүгээр тэр хүссэн зам нь жоохон ээдрэгтэй бартаатай байж магадгүй. Зорилго тэмүүлэл нь нэг талаасаа нөгөө талаасаа тэр Ленин, марксизм, ленинизмын үзэл санааг хэрэгжүүлсэн нөхдүүд гойулсан. Бас нэг тийм. Хэтэрхий одоо туйлшруулсан. Тэр одоо томоохон одоо язгууртнууд том нийгмийн шинээр үүсчүүлж байсан давхар сэхэтнүүдийг одоо барьж аваад цаазлаад байдаг гэдэр нь бол алдаслуулсан байх л да. Тэр ойлгомжтой. Тэр ч байтугай одоо хамгийн том нүгэл бол эзэн хаан Армановыхны удмын ачтай гучтай одоогийн Екатерин үүрэг Свердловск гэсэн Свердловск хавцаа тэнд одоо энийг ч одоо тэгээд яг ачтай гучтай цаазаар авсан гэсэн юм. Энийг одоо энэ дээр ч их одоо ийм яриа гараад байдаг шүү дээ. Армановыг одоо Ленины шийдвэрээр буутсан гэдэг ингээд. Үгүй наадах чи бас би өөрчлөх сүйд дотор судалсан юм ах зөв мэддэг улсуудын ярьж байгаагаар бол ингэж байна. Тэнд Армановыхныг одоо цөөн байгааг мэдээд барьсан, хорьсон. Тэгээ одоо тэнд байгаа нөхдүүд Москвалууч гэдэг юм, Петроградууч гэдэг юм, төвлөгөө одоо анхныг одоо барьлаа гэж мэдгэцсэн. Тэгээд одоо цаазалсан. Тэрнийгээ бол одоо тэр засгийн төвийн шийдвэр, Ленины шийдвэрийг цаазалсан гэж ярьдаг боловч Ленины гарын үсгтэй юм уу? Тэр Армановыхныг цаазлах асуудалтай холбогдсон бичиг баримтын өдр байдаггүй гэж. Гэхдээ зэрэг одоо чинь дундаас нь гуйвуулж нуглаа хийж хэтрүүлдэг ийм үзэгдлүүд бүх үед байна шүү дээ. Одоо ч гэсэн тийм өдөрч байж л шүү дээ. Тэр ерөнхийлөгч тэр дараа тэгсэн ингээд нэрийн бариад идэг. Энэ нэг түүхэнд бол заашгүй одоо баримт материал архивд байж идэг. Тэрүүгээр л нотлогдсон л та. Тэр байхгүй гэсэн юм ярьдгийн юм. За. День за днем идут года, зори новых поколений, но никто и никогда не забудет
земле, на заре советской власти. Он сказал, что на земле мы построим людям счастье. Ленин всегда живой, Ленин всегда с тобой. В горе, в надежде и радости. За ямар ч байсан өнөөдөр ингэ нэвтрүүлэг манай үзэгч тодорхой хэмжээгээр Владимир Ильич Ленин гэдэг хүн мархан байсан юм бэ. Энэ цогцолго эхний яаж бүтсэн бэ? Одоо манай Ямсрангаа бол 40 гаруй жилийнхаа одоо ажил амьдралынхаа энэ түүхэн цаг хугацаанд энэ цогцолго хийсэн сонирхолтой үзмэр байлаа. Тэгэд эцэст нь бол тэгэхэд ямар ч байсан би өнөөдрийн нэвтрүүлгийн хөтлөж байгаа хүний хувьд, иргэн хүний хувьд тийм ээ. Таны өнөөдрийн ярианаас энэ баримлуудын түүх таны уншсан судалсан одоо эрдэмэс бодоход бид Ленин гэдэг хүнд бол их гомдоод байх юм байхгүй байна л. Тэр битуга тийм байна. Хайлмаг тустай юм байна гэдэг бүр сайн ойлгож байна. За ингээд баярлалаа танд. Үзэгчтэй манай өнөөдрийн нэвтрүүлэг үгээр өндөрлж байна. Таньда одоо эрүүл сайн сайхныг үзэгчдийнхаа нэрийн өмнөөс хүргэе. Тэгээд таны цуглуулга улам арвж болтугай. Жирээ да. Цуглуулгын үндсний тухай олсууд бас сонирхож за манай үзэгчдээс сонирхоо тий ярьж идэм юм. Саваг олсууд. Би бол одоо нэг үнэлж багт мэдэхгүй. Тэгэхдээ миний нэг тийм бизнес гэдэг уулуурхан чиглэлийн бизнес гэдэг нөхөр. Би энэ уулуурхан бизнесээ орхиод Улаанбаатартаа өстой янзын Орос хоолны газар байна. За. Личийн зог гэдэг нэртэй хоолны газар байна. Тэгээд таны энийг бүгдийг худалдаж аавна би. За. Тэгээ одоо өнгөр чимглэл тэгэл Орос хоолыг личийн зог гэдэг янзын зоогийн газар нэмэ гэдэг. Хамаас сонирхолтой санаа ярьдаг байхгүй юу? Би тэгэрэй л гэж тадлаа гэдэг. Тэр маань хэзээ хоолны газар нэг. Тэгээ ер нь би цагаад болохоор би өгч юм уу, үгүй ч юм уу. Энэ өнөөдөр би төхөн Сэлэнг аймгийн Мандал сумын харьяат Түнхэл овогт Иргэжий буугийн Нямсран гэдэг сайхан эрхмийн цуглуулгаар ийллээ. Энэ хүн бол Сэлэнг аймгийн засаг даргасан улсын хурлын гишүүн хасан одоо ийм төр нийгмийн зүтгэлтэн хүн оролцлоо. Та бүхэнтэй дараагийн нэвтрүүлгээрээ Монголын одоо бас пянз цуглуулагчдын клуб гэж сайхан клуб нэгдсэн байна лээ. Энэ клубын одоо зарим гишүүдийн сайхан үзмбэр аялал цуглуулгын танилцуулна гэдгийг хамлая. За дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай үзэгчтэй.